18 нас хүрээгүй болон хит эмзэг мэдрэмтгий хүмүүс үзэхгүй байхыг анхааруулъя. Дундад зууны үеийн хачирхалтай шийтгэлүүд. Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ хачирхалтай гэхээсээ илүү аимшигтай дундад зууны үеийн шийтгэлүүдийн талаар ярих болно. Дундад зууны үе бол түүхэнд хамгийн харигц хэрцгий үеүүдийн нэг гэдгээр алдартай. 5-аас 15 дугаар зууны хүртэл үргэлжилсэн мянган жил бол харигцлал, тэгш бус байдлын үе байв. Дундад зууны үед Европын ихэнх орнуудад ямар нэг төрлийн эрүү шүүлт хэрэглэхийг хуулиар зөвшөөрдөг байсан. 12 дугаар зуун гэхэд илүү боловсронгүй, илүү харигц хэрцгий төхөөрөмжүүдийг бий болгосон. Өсөглөнд нэрвэгдсэн хүүхдүүд хүртэл хоол хулгайлсан хэрэгээр тамлуулж, дүүжлэгдэж байсан энэ харигц хэрцгий үед эрүүдийн шүүх аргыг мэдээлэл авах, шийтгэл хүлээлгэх хамгийн сайн арга гэж үздэг байсанд гайхах хэрэггүй биз? Ингээд дундад зууны үед гэмт хэрэгтэн, хар шидтэн, чөтгөр шулам гэж үзсэн хүмүүсээ хэрхэн ямар аргаар шийтгэдэг, эрүүдийн шүүдэг байсныг хамтдаа сонирхъя. Хэрв та бэлэн бол дундад зууны солиоролд тавтай морилно. 1-р хүрэл бух. Энэ хачирхалтай зүйлийг эртний Грект анх зохион бүтээсэн гэж үздэг. Энэ бол жинхэнэ бух шиг харагдахаар сийлсэн, дотроо хөндөй бүтцтэй хүрэл баримл юм. Тухайн үед гин буруутай гэж үзсэн хүний хөлийг нь дастаж, түүний дараа хэрэгтний хүрэл хөшөөний дотор хийж гаднаас нь түгждэг байв. Ийхүү хөшөөх тойруулан их хэмжээгээр гал асааж, улмаар хохирогч амьдараа түлэгдэж, арьс мах нь баг багаар хайрагдаж, утаа унаар гарч эхэлдэг. Энэ утаа хүрэл бухын хамрын нүхээр гадагшилж, бухыг илүү бодиттой жинхэнэ мэт харагдуулдаг. Хамгийн аимшигтай нь хилээ дастуулсан хохирогчийн орил чашгирах дуу чимээ хүрэл бухыг дуугарах мэт санагдуулдаг ажээ. Энэ бүхнээс шалтгаалan тухайн үед ард иргэд хүрэл бухаар шийтгүүлж буй хэрэгтнийг очиж үзэх дуртай байсан гэдэг. Нэмж хэлэхэд хүрэл бухыг анх манай эртний өмнөх 570-аас 554 онд амьдарч байсан Паларес гэх нэртэй дарангуйлагч ядуу ард иргэдээ илүү харигц хэрцгийгээр шийтгэх, цээрлүүлэх зорилгоор бүтээлгэсэн гэж үздэг. Хожим нь түүний хаанчлалыг эсэргүүцсэн ядуу иргэд Паларесийг өөрийнх нь бүтээсэн хүрэл буханд хийж алсан гэдэг. Тийм учраас хүрэл бухыг өөрөөр Паларесийн бух гэж нэрлэдэг ажээ. 2-р Жудасийн үлгий. Энэ төхөөрөмжийг Есүс Христээс урвсан Жудас Искариотын нэрээр нэрлсэн бөгөөд тухайн үед хамгийн адгийн урагчдыг энэ төхөөрөмжөөр шийдэгдэг байв. Тийм учраас Жудасийн үлгий хүчтэй өвдөлт, зовлон шаналлаас гадна хязгааргүй их доромжлол, үхлээс ч илүү нэр хүндийн асуудал байсан гэдэг. Жудасийн үлгийг металл эсвэл модоор хийсэн пирамид хэлбэртэй зүйл гэж ойлгоход болно. Цээрлүүлэгчид гэмт хэрэгтнийг нүцгэлээд, гар хөлөөс нь хүлж, эр эмээс нь хамаарч баах, эсвэл шээх сүвээр нь пирамидын дээр хөвтүүлж, эсвэл суулгадаг. Үүний дараа гэмт хэрэгтнийг баг багаар маш удаанаар буулгаж тамладаг. Ингэхдээ тухайн хүний үйлцэн гим нүглээс хамаарч өвдөлтийн хэмжээг тааруулдаг. Жишээлбэл гар хөлнөөс нь хүндрүүлэгч уях, хохирогчийг дахин дээш өргөж огцон хүчтэй унгаж тамлах, нүцгэн биеийн дээр нь халуун тос асгах зэрэг маш олон янзаар хамладаг байжээ. Харамсалтай нь энэ аимшигтай шийтгэл хэдэн цагаар, заримдаа хэдэн өдрөөр үргэлжилдэг байсан учраас хэрэгтнүүд өтгөн шингэн хамаг муу муухай зүйлстэйгээ хутгалдаж, цаашлаа тухайн алдахад нь хүртэл албадан сэрээж үргэлжлүүлэн тамладаг байв. Жудасийн үлгийг хизээч цэвэрлэж байгаагүй учраас хэрэгтнүүд өвдөлт, зовлон шаналлаас амьд үлдсэн хэдий ч элдв халдварт өвчнөөр нас бардаг байжээ. Өмнө нь хэлсэлжтэн энэ шийтгэл бол зөвхөн хүчтэй өвдөлт биш, үхлээс дор хязгааргүй их доромжлол ажээ. 3-р сунгах шийтгэл. Олон зууны турш Европ даяар ашиглагдаж байсан сунгах шийтгэл нь дотроо хэд хэдэн төрөлтэй байсан. Гэхдээ ихэвчлэн хэрэгтнийг тавиур дээр хүлж, эргэх механизм ашиглах замаар олсын чангалж, үе мөчийг мултартал татдаг байв. Заримдаа хэтэрхий хүчтэй татснаас болж хэрэгтний үе мөч шууд тасарч, улмаар амнасаа алддаг байжээ. Түүхэн сурвалжаас харахад зөвхөн татаж зовоохын хажуугаар халуун төмрөөр хайрах, галаар төлөх зэргээр эрүүдэн шүүдэг байв. Нэг жишээ хэлэхэд 1478 онд католик шашны удирдагчид болох Аргоны хаан 2-р Фердинанд, Хатан хаан 1-р Изабелла нарын хамтран байгуулсан тэс үзэлтнийг илрүүлэх зорилготой мөрдөн байцаалтын үед 2000 хүртэлх еврей болон исламын шашинтнуудыг хөнөөсөн бөгөөд тэднийг сунгах аргаар эрүүдэн шүүж, хэрэгээ хүлээснийхэн дараа бүгдийг амьдаар нь шатааж алсан гэдэг. 4-р Цаазын хүрт.
Дундад зууны үеэс эхлээд 19-р зууны хүртэл Европт энэхүү цаазаар авах аргыг олон нийтийн өмнө хэрэгжүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл алуурчин, хүчирхийлэгч, уруугч, дээрэмчин зэрэг ялтнуудыг ихэвчлэн төмөр хүрээтэй модон хүрдэнд уйж ард түмний нүдэн дээр тарчлан алдаг байсан. Ингэхдээ хөл гар гээд бүх үе мөчийг хуг зохиж, маш удаанаар хэдэн өдрийн турш ирэндэглэж, зовоосны эцэст хүзүү, зүрх, цээж хэсгийг хүчтэй зохиж хөнөөдөг байжээ. Харин үгснийхэн дараа хэрэгтний цогцыг авалгүй үлдээж, элдв махчин амьтад шуудын хоол болгож, дохон үеийн итгэл үнэмшлийн дагуу дараа төрлөө олох боломжгүй болгодог. Хэрвээ ялтан амьд байхдаа дугуйнаасаа унах, эсвэл дугуйн өөрөө хагарч, байрнаасаа унах зэргээр цаазаар авах ажиллагаа бүтлгүүцсэн бол үүнийг бурхны шийдвэр хэмээн үзэж гэм нүгэлтнийг өршөөдөг. Гэхдээ энэ их гэмтэл бэртлийг авсан хүн амьд үлдэх боломжгүй. Тухайн үед шийтгүүлж байгаад суллагдсан хэрэгтнүүд ихтэй 9 хоноод өгдөг байжээ. Нэмж хэлэхэд албан ёсоор цаазын хүрдийг хамгийн сүүлд 1841 онд одооны Герман улсын нутаг дэвсгэрт ашигласан ажээ. 5 дугаарт хөх дастагч. Дундад зууны үеийн хамгийн харигс хэрцгий багаж хэрэгслүүдийн заримыг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан хийсэн байдаг. Эдгээр хэрэгслүүд эмэгтэй хүний гоо зүй, бие бэлтрийн онцлог тулгуурласан байдаг. Жишээлбэл урт үс, хөх, боловроо арьс гэх мэтийг тусгайлан устгах, үгүй хийх зорилготой байсан. Дундад зууны үед энэ төрлийн шийтгэлүүд түгээмэл байсан гэж үздэг. Тэр тусмаа 11-р зууны үед эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнтэй төрснөөсөө болж садар самуу хэмээн гүтгүүлж шийтгүүлэх явдал их байсан. Тухайн үеийн хойд тэнгисийн эзэнт гүрэн буюу одоогийн Англи, Дани, Норвегийн эзэн хаан завхаарсан эмэгтэй хүний хамарж ихийг тайж болно хэмээн заасан байдаг. Мөн садар самуу эмэгтэйчүүдийг олон түмний өмнө гудамжаар нүцгэн явуулж цаашлаа зодох, түлэх, шатааж алах зэргээр шийдэгдэг байсан. Энэ дундаас хөх тастагчийг гэрлэлтээс гадуур жирэмсэлсэн садар самун явдалтай эсвэл дэрс үзэлтэн этгээдийг зэрэмдэглэхэд ашигладаг байсан. Энэ төхөөрөмж эмэгтэй хүний хөхийг таслах зорилттой байсан бөгөөд ихэвчлэн төмрөөр хийдэг байжээ. 6 дугаарт ам баригч. Хит их ярьсан, ховжив хөөцөлдсөн эсвэл үглээ эмэгтэйчүүдэд энэ төхөөрөмжийг зүүдэг байсан. Ам баригчийг хэрэгтний толгой дуглаж тогтоодог. Нэг төрлийн амгай 100 маягийн зүйл гэж ойлгоход болно. Гэхдээ ам баригчны дотор талд жижиг өргөстэй аманд ордог төмөр байдаг. Энэ төмөр хэрэгтнийг ярих гэж оролдох бүрд эсвэл эрүү амаа хөдлөх бүрт нь тагнаа хөлийг нь хатгаж зовоодог байжээ. Дундад зууны үед ам баригч маш олон төрөл загвартайгаар хийгдэж, хөгжлийнхөө дээд зэгт хүрч байснаас гадна хэрэгтний хөлийг дастаж, төв гудамжаар нохоо мэт хөтлөж явах, доромжлох зэргийг энгийн үзэгдэл гэж хүлээж авдаг байсан. Үүнээс гадна олон түмний нүдэн дээр хэрэлцсэн эмэгтэйчүүдийг хүзүүт хийлийн доромжлол гэх шийтгэлээр шийтгэж, хийл хөгжмийн хэлбэртэй модон дөнгөнд хийдэг байсан. Энэ шийтгэлийг дундад зууны үеийн Герман, Австри зэрэг орнуудад түгээмэл хэрэглэж, хотын бүх оршин суугчдын дунд ичхүүртэйгээр явуулж шившиг болгодог байжээ. 7 дугаарт Испани гутал. Зарим эрүүдийн шүүх аргууд хохирогчдыг алахын оронд аль болох өвдөлт мэдрүүлэхийн тулд хийгдсэн байдаг. Тэдний нэг бол Испани гутал юм. Эдгээр гутал нь янз бүрийн газар нутаг, цаг үе болгонд өөр хэлбэртэй байсан гэдэг. Гэвч ерөнхийдөө хэд хэдэн нарийн мод болон банцыг хооронд нь бэхэлж, уйж хийсэн модон гутал хэд болно. Тэд хохирогчийг зовоохын тулд автангууд дунд шаантаг зоож хүчтэй даралт учруулдаг байсан. Энэ тамлалт тухайн хүнийг ухаан алдах, эсвэл хэрэгээ хүлээ хүртэл нь үргэлжилдэг байжээ. Сүүлдээ Испани гутал илүү боловсронгуй болж, модон хавтангуудын дотор төмөр өргөс хийх болсон. Үүнээс гадна тэр үед эрүүдийн шүүхтэй хэрэгтний хөлийг халуун гал цогоор төөнөж, хэрэгээ хүлээхгүй тохиолдолд яс махын гартал чанаж болгодог үзэгдэл илбэг байсан гэдэг. Үнэхээр аимшигтай байгаа биз? 8 дугаарт төмөр сандал. Хятадаас гаралтай гэж үздэг энэ төрлийн эрүүдийн шүүх арга дундад зууны үед Европ төвд өргөн хэрэглэгдэж байсан. Төмөр сандал бол суудал, түшлэг, гарын тайвүргээд хурж болох бүх хэсэгтээ 500-аас 1500 орчим хадаас бүхий металл сандал юм. Байцаагчид хэрэгтнийг сандал дээр суулгаж, бос чадхааргүй болтон хүлж бэхэлдэг байсан. Ингэснээр хохирогчийн арьс, мах, яс руу нь хүртэл хурц иртээ хадаас өргөснүүд аажмаар шигдэн ордог байв. Хэрвээ тухайн хүн гин бурууга хүлээхгүй тохиолдолд төмөр сандалны доор их хэмжээний гал асааж, улмаар сандалны бүх хэсэг халж, хэрэгтнийг түлж, хайрч эхэлдэг. Магадгүй хохирогч гин бурууга хүлээхгүй бол амьдараа түлэгдэж өгдөг байжээ. Харин гин бурууга хүлээвэл
олон түмний өмнө цаазлуулах, амьдараа шатаж өгөх, магадгүй төмөр сандалнаас ч илүү шийтгэл хүлээж байдаг. Хамгийн аимшигтай нь төмөр сандлаар эрүүдэн шүүх аргыг саяхны хүртэл буюу 20 дугаар зууныг дуустал хэд хэдэн улсад хэрэглэж байжээ. 9-р хил дастагч. Дундад зууны үед Бурхныг доромжилсон, магадгүй тэрс үзэлтэн гэж үзсэн хүмүүсийг төр засаг, нийгмийн зүгээс ихээр үзэн яддаг байсан. Тийм учраас сүм хийд төр засгийн зүгээс эдгээр гин буруутнуудыг шийтгэх, хэргийг хүлээлгэх шаардлага тулгарч байлаа. Тийм учраас Бурхныг доромжилсон хүмүүсийг шийтгэх хамгийн энэрэнгүй аргуудын нэг нь тэдний хилийг дасдаг байсан юм. Гин буруутныг олж илрүүлсний дараа модон ширээн дээр хадаасаар хилийг хадаж хэрэгээ хүлээх хүртэл хэдэн цагийн турш шийтгдэг байсан. Үүний дараа хутга эсвэл тусгай хил дастагч багж ашиглан хэрэгтний хилийг дастаж огтолдог байжээ. 10 дугаарт төмөр охин. Манай эртний өмнөх 200 оны үед Спартын дарангуйлагч Набис төмөр охинтой ижил төстэй төхөөрөмж ашиглаж байсан тухай эртний мэдээ баримтад тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс хойш 14-р зууны үед одоогийн Хятадын зарим газар нутагт энэ төрлийн шийтгэлийг хэрэглэдэг байжээ. Харин дундад зууны үеийн Европт энэ шийтгэл байсан эсэх нь 100% баттай биш боловч 19-р зууны үед энэ шийтгэлийг ихээр ашигладаг байсан. Төмөр охин бол дотроо өргөстэй, эсвэл хурц төмөр зоох нүхтэй эмэгтэй хүний дүрс бүхий төмөр авс юм. Эдгээр өргөснүүд хэрэгтний амин газрыг ондоггүй. Ингэснээр хэрэгтийн шууд өхөлгүй, маш удаанаар зовж шаналж өгөх боломжтой. Харин илүү зовоохын тулд авсны тагийг дахин нээж хаадаг байжээ. Зарим судлаачид төмөр охиныг 13 дугаар зууны үед хулгайн анчин болон бие үнэлсэн хүмүүсийг шийдэгдэг байсан модон торхноос үүдэлтэй гэж үздэг. Ямар ч байсан энэ зүйл үнэхээр аимшигтай өвдөлт, зовлон зүдгүүрийг авчирдаг байсан нь тодорхой. Ингээд та бүхэндээ дундад зууны үеийн хачирхалтай шийтгэлүүдийн талаар хүргэлээ. Бурхныг доромжилсон, хулгайлах хийсэн, садар самун явдалтай, хар шидтэй, эсвэл илвчин, магадгүй жөтгөр шулам гэмээр үдэшгүй муха царайтай. Үгүй бол бүр эсрэгээрээ жөтгөр шулмал ийм байдлаар хуурч эрчүүдийн толгойг эргүүлж чадна гэмээр гоо үзгсэн төгөлдөр нэгнийг эрүүдэн шүүж хэрэгээ хүлээсэн тохиолдолд эдгээр шийтгэлүүдээр шийдэгдэг байв. Өмнө нь та бүхэнд дэрс үзэлтний сэрээ, модон морь, зовлонгийн лир, нарийн гидсний эргүүлэг гэх мэт аимшигтай шийтгэлүүдийн талаар ярьж байсан. Эдгээр шийтгэлүүд бол соёлт нийгэмд байж боломгүй аимшигтай хариг сэрцгий зүйлс билээ. Энд хүртэл надтай хамт дундад зууны үеийн хачирхалтай гэхээсээ илүү аимшигтай эрүүл шүүлтүүд, шийтгэлүүдийн талаар дэвчээртэй сонссон та бүхэндээ баярлалаа. Ингээд Английн түүхч Джеймс Энтони Фроудын үгээр бичлэгээ дуусгая. Зэрлэг амьтад хизээч зугаа цэнгэлийн төлөө бусдыг алддаггүй. Бусдын зовлон шаналл, эрүүдийн шүүлт, үхлээс таашаал авдаг цор ганц амьтан бол хүн төрлөختөн юм.